333 жилийн түүхтэй, баатарлаг түүхтэй олон ястны үлгий Ховд хотын нийт иргэдээс Монгол улсынхаа өнцөг булан бүрт байгаа ховдчуудаа болон нийт монголчуудаа 17 дугаар жарны тийм унжлагт хэмээх шорон нохой жилийн сар шины мэндийг өргөн дэвшүүлж байна. Ховд хот маань өдгөө 40 гаруй мянган хүнтэй нийтдээ 8800 өрхтөө өнөр өтгөн айл боллоо. Энэ жилдээ бид салбар бүрийнхээ 9 алдартныг тодруулж тэдгээрийнхээ ажил бүтээлийг урамшуулсан ийм сайхан жилийг үдэж байна. Ингээд та бүхэндээ ирж буй шорон нохой жилд илгээрээ инк байж төрлөөр төвшин байхын үлзийтэй сайхан өрөөлийг Ховд хотоос өргөн барьж байна. 17 дугаар жарны тийм унжлагт хэмээх нохой жилийн сар шины босгон дээр Жаргалан сумын засаг даргын тамгын газраас 2017 онд ажил хөдөлмөр мэрэгжлийн ур чадвараараа онцгой амжилт гарган аймаг сумынхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан 9 эрхмэгийг Жаргалан сумын 9 алдартнаар шалгаруулан шагнаж урамшууллаа. 9 алдартан шилдэг тэргүүний багуудын шагналыг Жаргалан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бомцэнд засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Гандан Поврон, засаг даргын орлогч Цогт Баярал усан ламоо нарын удирдлагуудаа гартуулан өгч баяр хүргэлээ. Тухайлбал Жаргалан сумын 2017 оны шилдэг төрийн захиргааны албан хаагчаар улсад 30 гаруй жил ажиллаж, үүнээс төрийн захиргааны байгууллагад тасралтгүй 20 дахь жилдээ ажиллаж байгаа Жаргалан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга оюун тунгалгыг Жаргалан сумын 2017 оны шилдэг ерөнхий боловсролын сургуулийн багшаар боловсролын байгууллагад тасралтгүй 32 дахь жилдээ ажиллаж байгаа мэрэгжлийн ур чадварын уралдаан тэмцээн олимпиадад тогтмол амжилттай оролцож шагналт байранд шалгарч ирсэн прогресс сургуулийн багш Дулам Жавыг Жаргалан сумын 2017 оны шилдэг сургуулийн өмнөх боловсролын багшаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагад эдүгээ 31 дахь жилдээ ажиллаж байгаа манлайлагч багш нарын нэг болох Шаргагийн оюун цэцгийг Жаргалан сумын 2017 оны шилдэг эмчээр эрүүл мэндийн салбарт эдүгээ 27 дахь жилдээ ажиллаж байгаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэж үйлчлүүлэгчдийн талархал хүлээсэн тэргүүний эмч нарын нэг Бавууд оржийн ганч мгийг Жаргалан сумын 2017 оны шилдэг төрийн үйлчлэгээний ажилтнаар хөдөө аж ахуйн салбарт болон хот төгжүүлэх газарт эдүгээ 31 дахь жилдээ жолоочоор ажиллаж байгаа Батмөнхийг Жаргалан сумын 2017 оны шилдэг сурагчаар 12 жил дараалан юнэлгээтэй суралцаж сургууль болон ангийн хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй зөв боловсон харилцаатай тэргүүний сурагчдын нэг 12 жилийн 1-р дунд сургуулийн сурагч Цагаанбаатрын төгөлдрийг Жаргалан сумын тэргүүний тариаланчаар 20 орчим жил газар тариалангийн салбарт ажиллан жилдээ 2-оос 3 орчим га газарт 10 нэр төрлийн төмс хүнсний ногоо тариалан жилд дунджаар 45-аас 60 тонн ургац хураан авч иргэдийн хүнсний хэрэгцээг хангахаас гадна хүнсний нарийн ногоонууд дотроос орон нутгийн брэнд болсон тагар сонгон улаан саримсыг түлхүү тариалж 2011 онд Завхан аймагт болсон баруун бүс түншлэл Завхан үзэсгэлэнгээс 2 дугаар байр Ховд түншлэл үзэсгэлэн худалдаанаас мөнгө хүрэл медаль хүртэж байсан алаг толгой багийн ногоочин Сономжовын Эренцэнг Жаргалан сумын авраг малчнаар 1000-аас дээш толгой мал тоолуулж 1995 оноос хойш 20 гаруй жил мал маллан мал сүргээ 5 төрөлд нь өсгөн сүүлийн 5 жил дараалан 100 ихээс 101.3-аас 101.6%-аар төл бойжуулан авч малын зүй бус хорогдол гаргаагүй ажиллаж байгаа Аршаант багийн малчин Хонорбайн Өмөрбекийг Жаргалан сумын тэргүүний үйлдвэрлэгчээр 30 орчим жилийн хүнсний худалдааны салбарт ажиллан гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймгийн талах нарийн бов тоортны 40 орчим хувийг ханган бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулан 12 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажиллаж байгаа Баян булаг бекери Дэрмэгийн үлзий хишгийг тус шалгаруулан шагнаж урамшууллаа. Төрийн байгууллагууд 30 гаруй жил ажиллаж үүнээс болоод иргэн төвдөө Жаргалан сумын засаг даргын тамгын газар иргэдийн уралдаанд 20 гаруй жил ажиллаж өнөөдөр ажил хөдөлмөрөө өнлөж сумын шилдэг төрийн албан хаагчаар шалгарсандаа баяртай байна. Ингээд та бүхэндээ ирж байгаа сар шиндээ сайхан шинлээд илгээрээ инк амгалан төрлөөрөө төвөн амгалан байхыг хүсэн өрөөё. Баярлалаа. Тэгээд одоо ийм шагнал авна гэж бодож байгаагүй. Тэгээд одоо цагаан сарын өмнө ийм шагнал өчтэй төгсөх 12 жилдээ шагнал авсандаа баяртай байна. Тэгээд үргэлж тосолт дэмждэг сургуулийн захирал, албан хаагч, багш, гэр бүл найз нөхөдөө баярлалаа гэж хэлмээр байна. 2017 онд болохоор Болын Идэрчүүдийн аймгийн аваргаас мөнгөн медаль,
Волейбол лидерчүүдийн аваргаас мөнгө медаль, үеийн цөмийн оюутны холбооноос зохиосон тэмцээнээс алтан медаль, шилдэг холбогч, Чанман сумын тэмцээнээс хүрэл медаль авсан байгаа. За маш баяртай байна. 2017 онд маш их үйл ажиллагаа явуулж хийсэн хөдөлмөрийн минь үнд энэ сайхан шагналыг авсандаа маш баяртай байна. Энэ шагнал бол миний ард ажиллаж байгаа хүмүүсийн минь үр дүн байлаа. Тэгээ 2018 онд шинэлэг бүтээгдэхүүн хийж бас олон түмэнд бэлэг барина гэж бодож байна. Маш их баярлалаа. Одоо би автоврын хүн байгаа. Одоо энэ төлөөнд гараад одоо 70 нас хүртлээ одоо зүгээр суусангүй. Одоо өөрөө буян цэвэн услогаатай талбайд одоо тариа тарьдаг. Хүнстэй байгаа Ховд аймгийн одоо иргэдэд бас одоо өөрийнхөө хувь нэмрээ оруулж ийм ажиллагаа. Энд бол одоо залуус хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд бол нэлээд одоо заавар сургамжтай ингэж ажиллагаа. Тэгээд одоо миний энэ төлөв үнэлж одоо багийн засаг дарга уламжлан жаргал сумын одоо нийт одоо баярлалаа гэдгээ хэлээд за сар шиндээ сайхан шинэлээрээ гэж хэлмээр байна. За ингээд нохоо жилийнхаа босгон дээр сумын одоо алдартан болсондоо маш их баяртай байна. Би боловсролын байгууллагад одоо 30 гаруй жилийн ажилласан. Ингээд үе үеийн хамт ажиллаж байсан багш нар, шавнар нартай одоо ирж буй нохоо жилдээ эрүүл энгийн ажиргалтай илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан байхыг хүсэн өрөөё. Ингээд сар шиндээ сайхан шинэлээрээ хүсье. Мөн энэ үеэр Монгол Улсын засгийн газрын болон аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дэвшүүлсэн зорилтуудыг хангаж сум орон нутгийнхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх их үйлсэд амжилт гаргасан наран баг, бичигт баг, бугут багуудын засаг дарга нийгмийн ажилтнуудад шагнал гардуулсан юм а. 17 оныхоо ажил үйлсээрээ Жаргалан сумд шалгараад тэгээд тэргүүний баг болсондоо бас баяртай байна. Тэгээд би бол энэ багт бол 17 жил ажиллаж байгаа. Тэгээд одоо энэ цомыг 3 удаагаа авж байна. 3 удаа тэргүүн болж байна гэсэн үг их баяртай байна. Самт олондоо наран багийнхаа энэ бүх ажил маань бүгд наран багтай холбоотой учраас наран багийнхаа хамт олондоос баярсан талархснаа илэрхийлээд сар шиндээ сайхан шинэлээрээ гэж хүсээрээ. Ийхүү Жаргалан сумын засаг даргын тамгын газраас дахиад жилийн алдартнуудаа алдаршуулан шагнаж урамшууллаа.